Ангаах ухааны доктор хүний их хэмж жазгийн амар санаа хэмээх хүн хятад улсад хайртай дуртайгаа илэрхийлэн ухаан руу сайн дураараа явахаар боллоо гэсэн пост олныг хөвсөлцүүлж манай хөтөлбөрийг харин цочрдууллаа. Олон нийтийн сүлжээч яах вэ? Бөөнбөөнөөрөө хөвсөлөн орилолдож түүнийг магтцгаав. Жухам яагаад эрэмгийн дайжинч гэмээр энэхүү санал санаачилгаад манай хөтөлбөр дургуйцаад байгаа хэрэгвэ хэмээн хэн хүнгүүл бодох бах. Тайлбарлая. Хэдэн жилийн өмнө Happy Veritas хэмээх эмнэлгийн эзэн жазгийн амар санаа хэмээх итгээд Монгол хүмүүсийн өвчин зовлонгоор хэрхэн бизнес хийх гэж байгаа талаар оном сангийнхан илчилсэн тухай шуугаан дэгдсэн. Сэтгүүлч Бивэрч энэ тухай 2016 оны 6 дугаар сард өвчтнүүдээр бизнес хийсэн элэгний хэмээх амар санаа хэмээх нэртэй мэдээ хийж тухайд Америкийн зах зээл дээр $6 зарж байсан элэгний эмийг мань амар санаа 225 мянган төгрөгөөр Монгол зарж байсан. Америкт болсон элэгний C вирусыг эдгээдэг шинэ эмийг танилцуулах хурал очиж оролцохдоо оном сангийн Наранбаатартай уулзаж би энэ эмийг маш том бизнес гэж харж байна. Чи надтай хамтраад энэ бизнесийг хий. Ашгийн 80% би аавна. Чи харин 20% нь аав. Өвчтөе хүмүүсийн мэдээллийг би халдвар төвчөн судлалын үндэсний төвдөр ч юм уу нэг газар цуглуулад нэгдсэн байдлаар оруулж ирнэ гэсэн саналыг тулгаж байсан тухай илчилж байсан юм. Өөрөөр хэлбэл Монголд байгаа элэгний өвчтөе бүх хүмүүсийн мэдээллийг дэд сайдын хуваар хувьдаа цуглуулж аваад хөөрхий тэтгэр өвчтнүүдэд нөгөө эмээ асар өндөр үнээр шахах гэж байсан хэрэг шүү дээ. Азар оном сангийн Наранбаатар шудраг хүн байж таарсан ба үүнийг зогсоохын тулд таньж мэддэг хүмүүстэй хандаж улмаар сэтгүүлч миний чихэн дүрснээр олон нийтэд дэлгэгдэж тэрхүү бохир бизнес зогссон хэрэг. Одоо харин бодоод үзье. Америкт $6 үнэтэй байсан эмийг Монголд авчран $120 буюу 21 дахин өндөр үнэтэйгээр зарж борлуулж байснаар үл баран үүний дараа Америкт $900 гарсан Харваны хэмээх эмийг $1800 оруулж ирэх гэж байгаа тухайга хэвлэлийн хурал дээр зарлаж байсан энэ этгээд шудраг хүн мөн үү? Түүгээр зогсохгүй Грег Алтон гэх хүн энэхүү Харваны эмийг хямд үнээр оруулж ирэх тухайга ярилцахаар Монголд ирж тухайн үеийн эрүүл мэндийн сайд удуултаа уулзах гэтэл дэд сайд амар санаа өмнүүр нь орон уулзаж манайх наад эмийг чинь худалдаж авч чадахгүй хэмээн хэлснээр тэрхүү юм Монголд нэвтэрч элэгний өвчтөе хүмүүсийн амийг аврах хугацаа хойшлогдож байсан байна. Энэ бол дэд сайд асан анагаах ухааны доктор хүний их хэмж жазгийн амар санаа гэж луурчны бодит дүр төрх. Үүнээс гадна хэдхэн хоногийн өмнө Монгол дахь элэгний лабораториуд шинжилгээний дүнгээ хуурамчаар гаргаж байсан тухай мэдээлэл цацагдсан ба тэрхүү лабораториудын тэргуунд амар санаагийн Happy Veritas хэмээх лаборатори гожоож байсныг та нарт сануулъя. $6 эмийг 21 дахин өсгөж $125 буюу 225 мянган төгрөгөөр хөөрхий өвчтнүүдэд зарж $900 үнэтэй эмийг хоёр нуглан $1800 зарах гэж байснаар үл барам өөрийнх нь энэ санааг зогсоож үндсэн үнээр нь оруулж ирэх гэж байсан гадны эрүүл мэндийн байгууллагын ажлыг гацааж байсан энэ луурчин этгээд харин өнөөдөр баатрийн дүр тоглохоор зовх цагт нөхрийн чанар танигддаг гэдэг Монгол хүний тусч нөхөрсөг аюул тулгархад нөхрөө хайдаггүй зан чанарыг илэрхийлж хятадын ухаан руу сайн дураараа явна. Энэ бол эмч хүний үүрэг хэмээн өөрийнхөө нүүр номонд пост оруулж байгааг та бүхэн бодоод нэг үз. Зовх цагт нөхрийн чанар танигддаг хэмээх эрхэм сайхан энэ үгийг жазгийн амар санаа хэмээх луурчин хэлэх хэрэггүй. Элэгний өвчнөөр өвдөн зовж буй 200 гаруй мянган монгол хүний амь насыг золигтаар гэж эм тариагаар нь бизнес хийхээс гадна туслах гэж байсан гадаадын байгууллагын ажлыг хүртэл гацааж байсан энэ аюултай паразит луурчин өнөөдөр хятадуудын төлөө сэтгэл өвдөж байна гэхээр танд ямар санагдаж байна? Энэ бол хуурамч дүгнэлт гаргадаг өөрийнх нь лабораторийн тухай үүсэт буй шууганаас олонний анхаарлыг холдуулсан залмих хэмээн бид харж байна. Энэ бол өвчин зовлон дээр дөрөөлдөг зангаараа коронавирусын голомтоос баатрийн дүрээр эргэн ирээд улсын хуралд нэр дэвшгсэн башир арга хэмээн бид харж байна. Амар санаа бол баатар биш ээ. Тэрбээр шоронд сууж байх ёстой луурчин. Түүнийг коронавирусын голомт ухаан руу ганцаар ингэ явуулаад тэнд нь мартуул цоголтой.